Энэ бол миний мотивашнл манд юм. Миний хувьд шинийг сэтгэгч гэдэг бол бусдын хийгээгүй, сэтгэгээгүй байгаа зүйлийг шинээр бодож, сэтгэж хийн гэсэн. Яаж хүний сэтгэгээгүй, бодоогүй байгаа зүйлийг бодох вэ, сэтгэх вэ гэдэг чинь дахиад шинэ шатанд хүргэх. Ингээхийн тулд хүн бас өөрийнхөө байгаа мэдлэг, мэдээллийг шинжлэх. За ийм зүйл дээр тогтголоо гэж бодож байна. Хүн шинэ юм хийхдээ хичээнгүй, төвчээртэй, залхуугүй, хурдан сурдаг, санаа зовдөг. Энэ хүн хүлээж авах уу, хүлээж авахгүй юу гэдэг тал дээр хүн өөрийгөө их боомлж барьдаг. Энэ бол хүний бас шинийг сэтгэж юм хийж байгаа хүнд бол бас жоохон садаа болдог. Би бол шинэ юм хийснийхаа дараа сонсоо сууж хахад би энийг хийчлээ гэж үү, ийм хийж чадлаа гэж үү гэж тийшээгээ мацаж амирх юм бол шинийг сэтгэж байгаа үйлдэл зүйл юм болов уу гэж боддог. За 7 хоногийн эхний өдөр болох нэгд өдрийг бол би ажилдаа ирэхдээ ажлаа маш санаж ирдэг. Амралтынхаа өдрүүдэд бодсон, үдсэн, хийнэ гэж бодож исэн тэр зүйлүүд рүү ажилдаа ирэхдээ тэр бүх зүйлээ тээгээд нэгд өдөр ажил дээр ирдэг. Тэгснээрээ бас тэр 7 хоног маш бүтээмжтэй, үр өгөөчтэй өнгөрдөг байх гэж би боддог.